Юу болоод байна? За иччлээ. Явъя. Кастинг газар ороод мань гараад ирсэн. Хай, бүгдээрээ сайн уу? Бүгдээрэнд нь энэ шинэ жилийн шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр ямар бичлэг хийх гэж байна гэхлээр нэг TikTok үзэж байгаа хэдэн мянган 5 билүү 6,000 кг ямар л амар хямдхан тийм пиццаны, тункасны тийм газрууд бас пастаны газрууд байдаг гэдгийг мэдсаахгүй газруудыг очиж туршиж үзье гэж бодоод өнөөдөр гэрээсээ гарах чинь ийм өглөөний цай бэлдэж уучаад тэгээд энийг бол намико бэлдэж өгсөн. Тэгээд одоогээс хамтдаа нүрээ будаад тэгээд явцгаа. Юу болоод байна? Шавар зураад байна. За гэхдээ би янзлнаа. За нөгөөтхөө ингээд айтайхан шиг тараачихлаа. За ингээл болоо. За ингээ хацраа өнгөлөөд самнал нэг сайхан арчаал болоо. Одоо хамгийн чухал нь миний хамгийн дуртай юм заяа. Уруулаа бодно. Энүүгээр уруулаа сайхан хүрээлнэ. Мөнгөгүй классаар болоо. Синийгт юу нэг тэгэл нүрээ нэг игэл чадах хатгаараа миний дух бүртээ аим хөшлөд төгөлч ингээд би аим хөмсгөө өргөд юм байна те. Тэгэхээр юу бэ бэлгэн бэ? Уртлынхаа үсийг жоохон дээрээс нь авчих. За нэг хүс маань иймэрхүү болчлоо ингээл маш хөнгөн. Нэг дараа л эндүүд чинь тэгээд одоо энийг ингэж жоохон ингэж гараараа салгаад өгчүүл салаад гоё хөвсгөр болоод тэг өнөөдөр ингээ гадуур гарах чамч жоохон айлгуудаад өсмөсөө ороод ингээ гэрч. За давцаа өмсөд хамтаа явцгаа. Энийг өмсгөж байгаа учраас татваран сэтр өмсч гисэн. Энийг өмсөд ингээд гарчвал яаж юм? Хөлтөд хүчтэй юм болов. Яах вэ? За саяныхаа цамцыг солиод ийм цамц өмсчлөө. Тэгэхгүй бол их ингээ хоолоо бариад ингээд амар пачимдуулаад байна. Зүгээр тэг өмсчий дөө угаасаа гадаа амар хүтэн маам чинь эн чин тэглээч амар богинохон тэгээд айгу бол даарч мараад танаад минь төрчүүл. Ээж талуулсан юм бол. Тэгвэл ээж минь намайг юм нэмэх юм өмссөн байхыг харах юм бол яг загна. Энэ сайхан Nike-ийн гүртгийг өмсчээ. Энэ бол бүр амар гоё хөнгөн дулаахан бит маань амар гоё өвтэйхэн. Микрофон гайчлаа штэ. За ингээ сайхан дулаахан готлоо өмсөж тэгээл явчих дөө. Яа энэ. Ой суугаарэ. Гүгрээ. Хүмүүс хараад тахаар ичээд тахаа. Гэхдээ би одоо бичлэг хийхдээ тэгээс нэг хийчихгүй гэж бодож байгаа. За иччихлээ. Явъя. Энэ энүүгээр ерөөсөө ингэж нэг явж байгаагүй нэг л удаа явж исэн чиг санагдаж байна. Өнөөдөр бид хоёр энүүгээр жаал ер нь туршиж үзэж явъя гэж бод. За одоо ингэж харах юм бол тэнд 3900-ийн пастаны газар гэд байгаа хгүй. Тэгээд энд болохоор Сорилантан ингээд 8000, Бүлхүүгийн 8000 гээд ийм бас газар байд юм байна. Тэгээд
Бас тункасны газар гэдэг юм 4,000-ын тункасны газар байгаа юм байна. За бид хоёр одоо Кимчижийн Цэюг Букам 2 гардаг тийм газар ороод ирсэн байна. 5,000 гээд тэгээд би нэгээс нэгийг авчлаа. Юу нь ямар шүү амттай гэдгийг үзье. За хоол манд гараад ирсэн. Ер нь бол бас хүүхэн панчаантай амар арвин Кимчижийн асууж үзье. За саяны туршиж үзсэн Кимчижийн Цэюг 2 бол бүр бодсноос бүр хамаагүй гоё амттай байлаа. Бид хоёр нүгний ревюг нь уншсан чинь олигтой сэтгэл ерөөсөө үлдээсэн хүн байхгүйсэн ахгүй юу. Тэгээд харилцааныхын тал дээр ч гэсэндээ, собисийн тал дээр ч гэсэндээ тэгээд харна амар тийм доогуур үнэлцээ орж ирээд цаагаасаа болохгүй бол тэгээл муухай бол тэгээ шууд гарчий гэж бодож орж ирсэн. Тэгсэн чинь өстө бүгдийн нийтэд гарлаа ёо. Жохон яг хаалганы хажуу суугаад даарсныг л хэс тооцвол гоё ялаа. Өстө хөөх юм байна. Сэтгэл бол хангалуун байна. 10-аас 8 оноо өглөө. Хоолны газар нь одоо 3:30-аас 5:30 хүртэл цайныхаа цаг амралтын цаг юм лээ. Тэгээ 5:30-аас эхлээд хооронд тэр өөр дахиад нэг хоолыг идэж үзчихэж явнаа. Нэгэнт л ирсэн юм чинь. Тэгээ ядаж нэг 2 хоол туршиж үзчихээ ёо гэж бодож байна. Тэгээ одоо жоохон дотроор явж дэлгүүр мэлгүүрээр явж гоё юм байна уу харж чагаад тэгээд дахиад хоол идэж үзнэ. Чам давж идчихмээр юм байна уу? Би хаа юм уу тэг ганцаар юм уу? За тэгвэл би ч гэсэн идэх боллоо гарыг. Энэ Pokemon Zero Store гэдэг ийм дэлгүүр байд юм байна. Ийшээ орж үзцгээе. Энэ зерминууд чинь сахарт шүү. Өдөр зеро байт юм уу? Би чипс амар эзэмээр байгаа шүү. Тэрнээс авч яваад идчихсэн юм билүү орой гэртээ. Эндээс өөр плантдаг юм аваад орой гоё мэднэс мэдсүүтэй идчихвэл зүгээр юм шүү. Энэ зерминууд хүртэл зеро байдаг юм байна. Хүүхдүүдээ хідүүлээ юу н зеро идэтэй байвал зүгээр юм шүү. Гэтэл ямар ч ялгаагүй л байдаг л гэдэг л та. Би сая чи нэг март орчоод юу мэдмээс нэгдээд байсан. Тэгээд аваагүй гарсан штэ. Тэгсэн чинь энэ болохоор хаалаа 7 гаруйны уурхтай гэнэ. Энийг гэдэг. Гоё амттай. Авч чадсан уу? Харъя нэмэко явсан. Гоё зурсан. За цаацчих та. Яасан харамсалтай юм бэ? За тийм цаатлахыг үзлээ байраас хэлбэж солигд үгүй байна. Хаашаа яаж хийгээд байна? Хатлаа явсан. Гоё бат. Яа. За. Хай яг авах гэжтэй. 501. Тэрийг одоо үзэн шүү. Авчаарай битээ. Гоё бат сууган. Яваач. Авцаа.
Бүр гэмэ. Баярлаа. Яна энэ төвби юм хаашаа. Ямар гоё авсан байлаа. Хартаа дэвэг гэдэг 6 минут 35. Йоо зөө. Байлаар оноо шидчихэж байгаа. Би чанаруу нэг ч шидээгүй шүү. Хайргуу тоглож байгаа. За зяхтэй. Гэтэ амьдрал дээр бол би арай машин барьцдаг байгаа. Арай жолооны үлдээ. За бит хоёр нүг ингээд тунгасны газар ороод одоо хоолоо идэх чинь. Гэ салааттай, шүлтэй, ингээд панчантай, удаатай ирдэг мэнтэй ирдэг өдөөд юм заяа. Одоо яг амтны ямар гайг үзье. За ерөнхийдөө идээд болчлаа. Би тэгээд энээс илүү идэж чадсангүй. Яг хөө 4000-ад бол нэрээ энээс илүү яах вэ байхаар их олоорцтой. Хэд айгу их порцтой байна. Гэхдээ зүгээр л гизээ дүргээд байна. Ямар ч ялгтай гоё амт юусаа байхгүй байна тийм. Айгу амт муутай юм байна тунгаас нь нэг олон амтлагч байхгүй. Тэгээд нэг амтгүй шүлдээ будаа тэгээд байцаагаа байхгүй. Сонирхож үзээд идэж үзмээр байсан болохоор идээд үзчихлээ. Тэгээд одоо гэртээ арцгаая. За одоо гадаа орой болсон байна. Цагт болж байгаа. 5:40 болжээ. Тэгээд одоо эртхэн харьд сайхан амрыг ойрд ингэж гадуур яваагүй. Ядарч ийн одоо настай үе хэцүү юм шүү дээ. Энэ яалк амир хөрх асцсан юм шүү дээ. Гэрлэн хөрх юм байна дөө. За бай бай.